Баялаг бүтээгч нэвтрүүлэг нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжиж ажилдаг билээ. Энэ удаагийн дугаард 2002 оноос эхлэн хүмүүн үйлдвэрлэлийн салбарт ажилласан 19 жилийн түүхтэй их газрын чулуу компанийг баялаг бүтээгч нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. За, сайн байна уу үзэгчдээ. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. Өнөөдрийн дугаарт их газрын чулуу компани захирал адуучин брендийг үүсгэн байгуулагч баялаг бүтээгч Баяр Жаргал оролцож байна. За, сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан намарч иж байна. Сайхан намарч байна уу? За, ямар гоё дээл өмсөж вэ? За, нөгөө одоо адуучин брендийнхээ дээлийг гоёад явж байна. За, мэрийнхэн дээлийг өмсөж явж байгаа юм байна шүү дээ, тий? За, өөрийгөө манай үзэгчид орчин таньж байжгаа. Намайг Алмын Баяр Жаргал гэдэг. Ургийн овог бол авраг гэдэг овогтой. Одоо их газрын чулуу компанийнхаа захирлыг хийж байна. Адуучин брэндээ бол одоо өсгөн байгуулагч байна. Ам бүр хэдүүлээ? За, эхнэр 4 хүүхэдтэй ам бол зургуулаа. Тэгээ манай эхнэрийг одоо Мэндэн цэцэг гэдэг. За, өөрөө чинь бодлоор баялаг бүтээгч гэж юм бэ? Баялаг бүтээгч гэж байгаа хүн бол одоо бүтээж байгаа хүн. Үйлдвэрлэж байгаа хүнийг баялаг бүтээж байгаа гэж хэлнэ. Энэ тэндээс ч юм уу нэг юм те оруулж ирээ зарж байгаа, импортлж байгаа тэр бизнесийг бол би миний хувьд бол баялаг бүтээгч гэж хэлэхгүй. Дотооддоо хийж чадчих байгаа. Тэр нэг юм нэг өдий хүрээний даавууг үнц нь оруулаад бодоод гар хөлөө хөдөлгөөд 1000 төгрөгийн даавууг 100,000 болгож чадчих واخхой тийм ээ. Одоо манай бүтээгдэхүүнүүд бол яг тэр зарчмаар баялаг бүтээж байгаа учраас би одоо энэ ажилдаа айгүй хаппи байдаг واخхой. За ингэ өөрөө 20 гаруй жил оюутлын хэлбэрт ажиллаж байгаа юм байна. Сүүлийн 5-6 жил нь бол идэвхтэй нэг адуучин брэндэн дээр илүү төлөвлөж ажиллаж байгаа юм байна тий. Тэгэхээр энэ бизнесийг хийхэд хамгийн анхны санхүүжилтийг яаж усгасан юм? Хойд бол манай эгч бол хүнээс нэг 10 оюутлын машин зээлэр авъя гэдээ ингээд тохирцсон. Тэгээ би бол нөгөө одоо тэр чинь оюутлын машин чи өргөд зөөн мөн ингээд би бол хажууд нь туслаад ингээд хамт явж байгаа байлаа. Тэгээд хамт очиод нөгөө 10 оюутлын машинаа тэндээс авахаар болоод аваад тэр зээлэр авч байгаа учраас тэр машинууд маань бол одоо мөнгө өгөөгөө авчиж штэ. Тэгээ манай эгч бүтээгдэхүүн хийнд нь бол ямар ч мөнгө байгаагүй байхгүй. Эгч маань одоо зөвхөн 1000 төгрөгтэй. Тэгээ би бол яг хүүхэд ингээд дагаа явж байгаа. Машинаа бол яг өнгөө авчаад нөгөөдхөө зөөгөөд одоо бас нэг байр түрээсэлж байгаа. Тэндээ аваачих гэдэг ингэсэн одоо тухайн үед бол тэр Оросын нөгөө 30 машинууд ингээд халдууранд явдаг. Тийм 30 машин хөлслөөд машинуудаа ачаад аваад очиход 30 машин бол одоо тухайн үед нэг 2500 төгрөг өч гэдэг үлүүдээ ингээд тэгжлээсэн машиныхын дэврийнх нь хөлсөн. Тэгээ тэрийг нь бүрэн төлж чадахгүй одоо 1000 төгрөгтэй юм чинь. Тэгээ нөгөө жолоочтой гуугаал 1500 төгрөгөө одоо хэд 7 хоногийн дараа ч гэсэн байсан. Дараа ирж аваач гэж гуугаал ингээд жолоочоо бол явуулж ирсэн. За тэр жолооч тэгэл бас их том тус болсон биз дээ. Тэгэлгүй яах. Тий, одоо энэ том компани газрын чулуу, энэ адуучин брэнд энэ бүхний бүтээхэд хамгийн анхны суурийг л тавьж ирсэн байна да. Адуучин брэндийг бий болгоод хэдэн жил болсон юм бэ? Адуучин брэндийг үүсгэн байгуулад? За, адуучин брэнд бол анх 13 оноос эхэлсэн. 7-8 жил гэсэн үг үү? Тий. 13 оноос бол санаа нь эхэлсэн боловч одоо яг сүүлийн 2-3 жил л одоо яг хүмүүс яг зах зээл дээр брэнд бол гарч ирж байна тий. Гарч ирж байгаа. Тэгээ их газрын чулуу гэдэг компани ч нь болохоор 2002 онд анх байгуулсан. 2020 он гэж одоо бараг 20 гаруй жилийн түүхтэй юм шүү. Тий, 20 жил. Ер нь танах ингээд их газрын чулуу гэж яагаад тэр нэр өгсөн юм? Одоо компани чинь нэр яг одоо манай ээж тэгэл манай одоо өвгчүүлийн нутагтаа нэр авахтаа л одоо энэ нэрийг л те нутгийн нэг юм нэрээр л нэрлсэн.
За ойлголоо. Их газрын чулуу бол тийм утга учиртай юм байна. Тэгээ адуучин брэнд ямар учиртай вэ? Гэхдээ ер нь монголчуудыг адуугүйгээр төсөөлөх арга байна. Адуу гэдэг чинь те морь гэдэг чинь ямар хиймэрлэг сайхан юм бэлээ. Тий. Монголчуудын энэ үүх түүхтэй салшгүй холбоотой, монголчуудын амьдралтай, Монгол улсын хөв заяатай холбоотой энэ амьтныг малж байгаа хүний хин гэх юм. Адуучин гэнэзтэй тий. Адуучныг юм дулаахан хувцалж байгаа нь өөрөө юм танай компани байна шүү дээ тийм үү? Тэгээ одоо Монголд бэлгэлийн утгаараа тийм юм. Нөгөө утгаараа дээр үед бол морь унаа явдаг байхад бас гайгүй байж. Морь чи өсрээд нэг 10-20 милтэл хурдтай явна тий. Тэр мотоциклд бол одоо 60-70 миль хүртэл хурдалж байна. Энэ их хурдан дээр бол тэр маш их салхи сийгэж байна. Тэгээ ингээд багаасаа одоо залуугаасаа хүмүүс бол хөлний, өвдөгний, үе мөчний даарч хөрснөөс үүдсэн маш олон өвчний суур бий болж байна. Тэр энэнд нь зориулаад бид нэг ийм бүтээгдэхүүн гаргая гэж шийдээд тэгээ 13 ондоос бол анхны загвар бүтээгдэхүүнийг гаргасан. Тэгээд ингээд яваад исэн ерөөсөн зарж чаддгүй. 15 он хүртэл би нэг ч юм зарж чадаагүй. Тэгээ 15 онд миний нэг одоо үеэл найз маань хөдөөнөөс ирж тэгээ надад нэг ийм идштэй хөр идэхгүй юм. Тэгээд одоо идшээ идлээ гэж чихэн сайхан байлаа. Би ч одоо бас яаж зүгээр байх вэ? Нөгөө зарж чадахгүй байгаа өмднөөсөө за миний найз энийг чи нэг мөнгө болгоод авна уу чи яана уу гэдэг нэг хэдэн өмд өгөөд явуулчих. Төд хөдөлгөө маргааш нөгөөдөр нь залгаж. Тэгээ нөгөө өмднүүдийг чинь зарчлаа гэж. Тийм олон өмд өгж явуулсан юм уу? Тийм би 20 өмд өгж явуулсан. Гэхдээ чи яаж зарваа? Би ч одоо ингээд 2 жил наадах чинь зарж чадахгүй хадгалж байгаа чамд өгж байгаа нэр шүү дээ. Тэгсэн чинь манай нутагт одоо отроор явж байгаа адууч нарт адууч зарчлаа гэсэн байхгүй. Яг тэр үед нь би ерөөсөө адуучин. Адуучин гэдэг нэг тийм үг л ороод ирсэн надад. 2015 онд тим явдал болоод тэрнээс хойш бид нар адуучин гэж энэ өмдөө нэрлээд тэгээ адуучин өмд гэдэг ийм нэртэй өмд эхлээд бид нар зарж эхэлсэн. Тухай. За ингээд явж байгаад адуучин өмд маань сүүлдээ адуучин брэнд болоод нийлэл төрөл нь нэмэгдээд ингээд явсан байхгүй. Энэ олон жил бизнесийг чинь бас болж өгөхгүй юм уу их байна л да. Дарамт чахалт одоо зээлийн хүү одоо 9 шидийн одоо асуудал проблемууд маш мундахгүй шүү дээ тий. Тэгэхээр танах сонгосон одоо төрөөс 3% хүүтэй 3 жилийн хугацаатай юм зээл олгож эхэлсэн шүү дээ. Тэр зээлэнд материал өгж авсан уу? Зээл авсан бас тий. Баялаг бүтээгч үйлдвэрлэгч нартаа дэмжлэг болж байгаа. Нэг том дэмжлэг нь бол сая яалтч байна 500 сая төгрөг хүртэл олгосон шүү дээ хамгийн дээдлэндээ. Бид нар бол хамгийн дээдлийн хэмжээгээр л авсан тийм. Авсан 500-аар юу 500 саяар. Яг гол нь бол одоо 3 жилийн хугацаатай учраас энд бол нэг тийм хөрөнгө оруулалтанд зарцуулахад бол бас богино шүү дээ 3 жил чинь тийм. Тэгэхээр бид нар бол илүү эргэлтийн хөрөнгө өндөө санхүүжилт хийсэн. Одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбараа энэ төр засаг яаж дэмжээсэй гэж хүсдэг вэ? За одоо хамгийн гол чухал зүйл бол минийхээр энэ мэргэжлийн холбоодыг дэмжих хэрэгтэй. Мэргэжлийн холбоодоор дамжуулж энэ салбарынхаа асуудлыг үйлдвэрлэгчдэр нь дотроо өөрсдөө яриад тэгээд төр засагт уламжлаад одоо төр засаг энийг шийддэг энэ холбоо энэ одоо эргэх холбоо гэхүүдээ тий манай Монголд бол өнөөдөр бол аюул сул байж байгаа. Тий одоо их хурл дээр нэг мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль гэдэг хууль яваад байгаа. Энэ хууль бас батлагдчих юм бол энэ төр бүгдийг хийх гээд ингээд ханзуу самж аваад болмоор байгаа. Төр одоо тодорхой ажлуудаа зохицуулалтынхаа ажлуудыг өөрсдөө авч үлдээл бусад одоо үйл ажиллагааны чиглэлийн нийгэм рүү чиглэсэн одоо олон нийтийн зөв чиглэсэн тийм ажлуудаа бүгдийг энэ бизнес салбарт өгчмөр байгаа. Тэгвэл мэргэжлийн холбоодоор нь дамжуулаад эргээд мэргэжлийн холбоодууд нь хариуцлага өгдөг тийм ээ. Тий. Одоо өнөөдөр та тийм яриа сонссон уу? Улаанбаатар хот энэ бизнес эрхлэгч үйлдвэрлэгч нартай хаана газар олгож байгаа юм бэ? Одоо хаасайг бол өөрсдөө гэр олуулж бараг тэрчтэй үйлдвэрээр юм болчиход байгаа юм шүү. Хаасайг үйлдвэрээ. Тий, яг үнэ яг ийм байгаа байхгүй юу? Жижигхэн тий. Энэ гэр хороолд өөрсдөө нэг ийм газар олоод тэгэл барайл. Одоо манай Улаанбаатар хот яаж ийм ихлээр одоо зүгээр нэг тийм хөл толгойн мэддэхгүй айл шиг болчиход байна шүү дээ. Хаана ямар үйлдвэр нь хаана байгаа юм? Ангилж ялгаад тий автан эндээ хөнгөн үйлдвэр нь эндээ гээд хог боловсруулах нь эндээ ч гэдэг юм уу бид нэг зохион байгуулалт хийх хэрэгтэй үстэй.
Энэ ковидын үед танай үйлдвэрлэлд ер нь ямар хөө хүндэл учрав? Ковидыг бид нар бол маш амжилттай давлаа гэж бодож байгаа. Маш амжилттайгаар одоо давчлаа. Одоо нэг ч хүнийг чөлөөлөөгүй, нэг ч хүнийг ажилгүй болгоогүй. Тийм болгоогүй бид. 2 жил гаруй хугацаанд анх байснараа л ингээл яваад гарцсан. Тэгтээ цалингийн тогтмол өгжөөсөн, дотроо төлжөөсөн гэсэн үг. Тэгэлгүй яхаа бүх юм хийжсэн. Ковидын үед манай одоо төлдөг татвар бол харин өсвөр өссөн байгаа. Тэгээд ажилчдынхаа цалин хангамжийг ч гэсэн бид нар нэмсэн. Ерөөсө ковидын үед бол нэг зүйл ингээд маш тодор анзаарэгдэж байгаа. Одоо та ч сая ярьж байна. Юу гэхээр манай төр засаг зах зээлийг хамгаална. Зах зээлийг одоо эзэмшинэ гэдэг энэ үүргээ орхигдуулаад байгаа юм байна гэдэг нь бол анзаарч байгаа. Ерөөсөө л бүх одоо гаднаас бараа оруулж ирэхэд бүх бараа 5% дотортой шүү дээ. Гайл дээр бүх бараа. Гэтэл дотооддоо үйлдвэрлэж байгааг бол өндөрсөгдөх ч юм уу те. Одоо CMT-г бол бас ингэж хамгаалсан л да. CMT-г бол хамгаалсан. Бусад энэ юуг бол ингэж хамгаалахгүй байгаа байхгүй одоо ногоочдыг ч юм уу те. Ялангуяа манай энэ оюутлын салбарт бол бүр байхгүй шүү дээ. За их газрын чулуу компани нь бол 20 гаруй жилийн түүхтэй тий. Энэ хугацаанд бол мэдээж ажлын хувьсан дээр бол аюул их дадлага туршлага хөрөнгөлүүлсэн, маш олон харилцагчтай болсон. Үүнээсээ улбаалаад хадуучин гэдэг брендийг гаргаж ирсэн тий. Ажлын хувьсыг одоо хамгийн олон жил хийж байгаа хамгийн туршлагатай компаниудын нэг бол манай компани алдчих юм уу. Энэ материалаа та гаднаас авч гин үү тий? Тий, материал бол бид нар одоо яг энэ ажлын хувьсны стандартын дагуу хамгийн чанартай. Ямар чанараар шаардлага хангасан материал байх хэрэгтэй юм бэ? Олон улсын стандарт ерөөсөө энэ ажлын хувьсанд бол 65-35 гэсэн тийм харьцаа байдаг. Тэр нь юу гэхээр одоо хөвөн одоо полистер гэсэн хоёр материалаас даавуу бүрдэж байгаа байхгүй тий. Тэр даавууны хөвөн полистерийн харьцаа нь тийм байх хэрэгтэй гэдэг. Стандартаараа тийм л дээ. Яг тэр стандартаар нь. За энд болохоор ингээд өвлийн хувцснууд одоо яг одоо нэг сезон болж байгаа хувцснууд чинь. Одоо жишээ нь энэ ихэд ингээд энэ дотор нь бас давхар юм салдаг юм доктор хийж өгсөн байгаа тий. 10 гаруй жил 15 6 жил манай компани бол ажлын хувцас хийсэн байгаа. Тэгээ ажлын хувцас хийж исэн энэ туршлага дээрээ үндэслээд бид нар адуучин брэнд рүү орсон л доо. Яагаад тэгэхээр ажлын хувцас маань гэдэг маань бол одоо хүнийг хамгаалж байгаа байгалийн болон гадаа ажилдаг тий уурхайд ажилдаг хүмүүсүүдийн одоо аюулгүй байдлыг нь хангаж байгаа хувцас байхгүй юу. Тэгэхээр манай одоо хөдөө амьдардаг малчтад ч гэсэндээ яг энэ уурхайд гадаа ажиллаж байгаа хүмүүстэй адилхан байгаль гадаа одоо тий салхи шуурга болж гин үү? Салхи шуурга, хан гач шороо шуурга болж гин үү? Тий зууд болж гин үү? Гадаа байж идэг хүмүүс байхгүй. Улаанбаатар хотын бид нар гадаа ингээд байгалийн гамшигт үзэгдэл болоод одоо гинт хүчтэй шуурга шууръя л да. Аимшигтэй ингээд шуурга шуураа тий. Шууд гэрлүүгөө гүгээд орно шүү дээ. Дулаан газар л орно шүү дээ. А гэтэл малчид яг эсэргээрээ гүгээд гардаг байхгүй. Мал руугаа гүгээд гардаг. Тэгээ яг энэ бид төвийн бид нартай бол эсрэг юм амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд бол хамгийн одоо энэ дулаан хамгийн тэр байгалийн эрсдэл нөхцөлд хамгаалсан хувцас бол хэрэгтэй байхгүй. Энэ утгаараа ажлын хувцас адуучин брэнд хоёр маань бол ингээд холбогдож байгаа байхгүй. Хамтын хүчээр амжилтыг бүтээж байна. Өргөсөө. Хамтын хүчээр амжилтыг бүтээж байна. Өргөсөө. Хамтын хүчээр амжилтыг бүтээж байна. Өргөсөө. За өнөөдөр баялаг бүтээгч нэвтрүүлгийн хамт олон одоо манай компаниг сурвалжлахаар ирсэн байж байна. За баярлалаа та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг хүргье. Тэгээ өглөө ажлыгаа ирч хүчтэй гоё ураагаар эхэлдэм байна. Танаа бас ингээд захиралтай өнөөдөр ингээд энэ нэвтрүүлгийн одоо гол зочин болж орж байгаа. Та бүхэн маань бүгдээрээ бас ингээд баялаг бүтээгч шүүгээд орон дээр ингээд энэ сайхан нэвтрүүлгийн урилгаагаар хүлээж авч оролцож байгаад баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн ажилд амжилт хүсье. Ойдоо хамгийн чухал юм чинь эсгэр байдаг да. Хамгийн чухал юм. Хүн гэдэг юм чинь одоо хувцас өмсгөдөө
нэг тийм сонин галбиртай амт юм байна шүү дээ ерөөсөө. Тийм нэг дөрвөлжин биш, бөөрөнгийн биш тий. Тэгээ энд бол одоо манай Сүрийн ажил одоо ингээд эхэлж байгаа нэг яг эндээс эхэлнэ. Хуучин бол бид нар яаж өгөхөөр нөгөө материал дээр одоо үлгэрээ тавиад ингээд гараар зурдаг шүү дээ. Тийм. Одоо энэ бол ингээд автомат болчихсон. Ширээн дээр тавиад зурдаг да. Оо яг үнэ тий. Одоо энэ бол ингээд Аль ширээн аль ойлын өдөр том ширээтэйгээр ингээд манайх тийм том урт ширээтэйгээр дэгдэг байсан шүү дээ. тий. Одоо тэр үе чинь өнгөрөөд ингээд автомат юм байна. Энэ одоо бүр юм олон давхраар огтч тийм үү? Одоо энэ бол цөөхөн байна. Бүр хэдэн давхраар огтох бол вэ? 100 давхраар нь давхарлаа шүү дээ. Бүр 100-аараа юу? 100-аараа. Манай адуучин брэнд нь өвөл зүүнний дээл болон хот хөдөөгийн дээл мөн өмд нь ч гэсэн мөн адил өвөл зүүнийх улирлын чанартай гардаг байгаа. Мөн цамц манай материал нь тоо шороо татахгүй амьсгалдаг, гүлгэр гадаргуутай хүн давуугаар хийдэг. Монголын нөгөө эрсдээс уур амьсгал ерөнхийдөө зориулж хийгддэг болохоор нэлээ монгол хүнд бол зохицууц материалаар л хийгддэг гэж үздэг. Орчин үеийн куртгийн загвартай дээлүүд л байгаа дах шиг байна. За тий. Одоо энд манеканд өмсгдсэн бол юм байна тий. Дээлийг бол бидний манай одоо энэ дээлний давуу тал бол юу вэ гэхээр куртгийн одоо загварыг дээлэнд оруулж ирсэн байхгүй юу? Ингээд цахилгаатай. Ингэр нь ингээд ийм цахилгаатай тий. Тэгээд яг зохион бүтээлт эсгүүрийн хувьд бол бас энэ ийм реглам өөр бас бид нар оруулж ирснээр арай бас хөдөлгөөнд дэвтэйхэн. Тэгээд одоо Монгол дээл бол энэ рүүгээ их овоойдог л доо. Тэр мөрийг бас хааж өгсөн байж байгаа. За энэ ямар очтой юм бэ? За энэ бол манай одоо хөдөөгийн иргэд малчит бол ингээд уут юм. Богц уут тий. Тэгээ эндээ бол одоо дурангаан за тэгэл ойрхон одоо хөдөө мал хойд явахаар бол одоо жижиг халуун савтай сайхан цайгаа энэ төр хийгээд аваад явж болох байхгүй юу тийм ээ. Нудраг бол бид нар бас ингээд энэ айгу гоё материалаар ингээд доторлоод нэг талаасаа үзэмжтэй юм. Нөгөө талаасаа энэ чинь бас дулаагаан буулгачих дулаахан. Дотор нь бас бид нар манжетик ингээд хийгээд өгч таа. Дулааны хадгалахын тулд тий дулааны хадгалахын тулд. Тий одоо ингээд нөгөө хөдөө чинь малчид чинь ингэж байгаа шүү дээ. Хамгийн нь хүүхдээ авч байгаа тийм үү? Дараад нь их нэртэй авч байгаа. Тэгээд гэртээ авч байгаа. Тэгээд өөртөө авч байгаа шүү дээ. Харин тийм. Адуучин гэж аавдан зориулсан юм хийж яхаар хүүхдийн хүртэх хийгээ заруул амар ашигтай юм шүү. Яг одоо тий яг наад судалгаагийн чинь бол манад судалгааны бүр компани мэрэгжлийн компани хийж бидрээд өгчээсэн. Хөдөөгийн малчин иргэдийн оюул бүтээгдэхүүнийг худалдаж авдаг сарын төсөв бол дунджаар 120 мянга байт юм. Энэ 120 мянган төгрөгөөс хамгийн түрүүнд юу авдаг вэ гэхлээр мөнгөтэй хувцас авдаг. Дараа нь эхнэр хувцас юм уу, хөнжил гудас юм уу, одоо бүтээлэг юм уу тийм аав. Тэгээ хамгийн сүүлд мөнгө үлдүүл нөхөр авна. Мөнгө үлдэхгүй бол авахгүй гэж байгаа байхгүй. Тэгээ та нар ийм юмд одоо ингэж юм хийх хэрэггүй. Хүүхдийн хүртэг үйлдвэрлээ. Тэгвэл ашигтай байна гэж. Тэгэхээр бидний сэтгэл болохоор үгүй шүү дээ. Яагаад гэж гэхлээр малчид яг малдаа явдаг. Тэр гадаа цасан шуурга шуурж яхад хин гадаа байдаг үлээ тий. Тэр хүнд бол одоо заавалчгүй юм байх хэвээр. Бид нар одоо зарагдахгүй ч байсан, ашиггүй ч байсан тэр хүмүүсүүдэд зориулсан. Бид нар яг гэвэл энэ сайхан сэтгэл бид нэрээ тий энийгээ бид нар бол юмд хүрэх ёстой гэж зүтгэсээр байгаа л одоо хийсэн. Тэгээд өнөөдөр бол бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрээл явж байна. Ер нь борлуулалтын маркетингаа яаж хийдэг вэ? Та хэд байна одоо хөдөө орон нутг руу илүү төлхөө анхаард юм уу? Одоо ер нь яаж гадаад өөр Монгол руу ч гэдэг юм уу? Яг ингээ борлуулалтынхаа хувийг аваад үзэхээр бид нар бол нийт борлуулалтынхаа бараг 60% бол өвөр Монгол руу ячиж байгаа. За бас нэг 10 орчим хувь нь бол хойшоо Туваагийнхаа ярьж авч байгаа. За тэгээд үлдсэн нэг 30% нь л дотоодын хэрэглэгч нар бол авч байгаа байхгүй. Танай адуучин брэнд чинь 15 аймаг салбартай гэсэн шүү дээ тий. Тэр яг юм тэгвэл танай дистрибьютор байдаг юм уу? Эсвэл танай бүтээгдэхүүн яаж авдаг? Тийм манай борлуулагч нар л байж байгаа. Манайхтай гэрээ байгуулсан. Тэгээ манай бүтээгдэхүүнийг борлуулах хэрэгтэй юм хүмүүс байгаа. За энд ингээд ийм жижигхэн ийм ууц савлгаатай. Тэгээд яг уу гэхээр одоо гаргаж ирээд томоо одоо ийм
одоо агуулгах. Монгол гэрт чинь одоо модон төмрөн янз бүрийн юм тавьж болдоггүй. Ааха. Энэ хоёрыг бол ерөөсөө үннээсээ ууж чинь. Тэгээ энийг ингээ газар тавьчихна. Аа. Тэгээ ингээ газар тавьчихна. Ёроолыг нь бол газар Тийм үү. тавьчихна. Дотор нь үлгэр юмуд нь яад юм бэ? Ингээд шууд ерөөсөө эвхэл юм. Одоо хүнжил гуудас ховц соноо. Аа, эвхэд ингэ Эвхэд, тавьчих юм уу эвхэд те? хийчих. Аа, зөв. За 20 онд бид нар 7000 адуучин өмд 1000 адуучин дээл үйлдвэрлэсэн. 21 онд бол 15000 адуучин өмд 3000 адуучин дээл үйлдвэрлэхээр одоо төлөвлөсөн байгаа. Одоогийн байдлаар төлөвлөгөө маань 70-аас 80% биелэлтэй явж байна. За манай байгууллага нийтдээ 28 хүнийг тогтмол ажлын байраар хангаж нийгмийн даатгал төлж ажиллаж байна. Сая ковидын хүрээнд карантины үеэр бол ажилчтайгаа огтхон ч томтгоогүй бүгд ажлын байран дээр байраа хадгалж үлдсэн. Яг одоо адуучин дээлээ ойж байгаа байхгүй юу? Алиас их дээлээ ойж байгаа. Нэг хүний 3 дээл оёх юугаар өдөрт 35 6 дээл гарч. Тэгээд эсхүүрээс ажилдаа аваад шугамдаа оруулаад тэгээд бэлэн болсон бүтээгдэхүүнийг чанар үзээд чанараас ийшээ гүйцэтгэх яагаад бэлэн болж байна. За ажилчтай яаж сургаж байна? Мөн хэд доктортой байна? Манай ажилчид одоо нэг ихэнх нь бол маш удаан доктортой ажилладаг байгаа. Ер нь 10-аас дээш ажиллаж байгаа, 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилчид ихэнх нь байж. Нөгөө танаас нөгөө удирдлын чанартай шүү дээ, тий? Тэгэхээр зурны үед бол өөрийнхөө нөөцлөх үү? За энэ манай адуучин нөгөө алдартай адуучин өмдөө. Тий одоо хамгийн алдартай адуучин өмд маань. Тэгээ ингээд хоёр өмд болж байгаа байхгүй. Тий. Энэ ч одоо ингээд авчдаг баха ингээд. Аваа тий дотор нь ингээд гаднадынх нь одоо ингээд янз янзын өнгөнгөөр солигдсон ч болох уу? болно. Энэ ч бас дангаарнаас өмсчих юм байна тий. Дангаар нь үзэх бол. Тий. Одоо та чинь энэ өмдөнд бас нэг баталгаа хугацаа идэр өгөөд өгнө үгүй юу? Тийм бид нар манай өмд хэрэглэгч маань өмдийг маань аваад ирэх юм бол одоо урагдлаач гэх юм уу яалаач гэх юм бол хизээч аваад ирсэн бид нар өнд хөлбөргөө засч байгаа. Аа зөв. Гадны нөлөөгүй л урагдтал байх хэрэгтэй юм уу тий? Нөлөөтэй ч гэсэн хамаагүй. Нөлөөч хамаагүй юм уу? Өө тэр чинь таад эрсдэлтэй биш үү? Одоо бид нар бэлжил хэрэглэгч юм баярлалаа шүү дээ. Тийм үү. Одоогор тийч ганцхан хүмүүс хэр олон байдیں۔ Одоо урагчлаа гэж сольж юм уу? Солиудаад аваа ирсэн ч юм байна, оюутаад аваа ирсэн ч юм байна. Оо тийм үү. Бид нар бол тэрэнд бол бүр дуртайгаар. Аа. Яг тэгэхээр одоо манай өмдийг сайжруулах боломжийг тэр хүмүүс өгч байгаа. За. Энэ амжилтын самбар. За тийм. Манай компани одоо амжилтын самбаралтай. Аа. Манай компани ажилчид байна. Бид нэр одоо манай компанийн ажилчид сар болгон алт юм уу, мөнгө юм уу, хүрэл медаль, 3 медалийн одоо нэгээр нь шагнагдана. Аа зөв. Тэгээ 12 сарын дараа бол одоо хэн ямар медаль хамгийн олон авсан нь дахиад бас шалгарна. Тий. Сар болгон бид нар бүгдээрээ зорилттой, бүх хүн зорилттой байж байгаа. Тэгээ тэр зорилтоо алтан медалийн болцлоор хангаж гин үү, хүрэл медалаар хангаж гин үү гэдэг тоон зорилтоо. Энэ 2023 онд энэ юу гэсэн үг вэ? 23 он гэхэд бид нар Улаанбаатар борлуулалтын сүлжээтэй болсон байх хэвээр. Тэгээ энэ чинь 21 аймагтаа цаашаа 200 суманд гэж байгаа байхгүй юу? Аа 330 сумынхаа 200 суманд нь бид нар гэрээт борлуулагчтай болчихсон бол энэ зөвлөгөө маань биелэхээ одоо 23 он. Ер нь ингэж анзаарч байна та шинэ үеийн малчтын хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байна те. Дээл хувцас дах тэгтий гээл те. Энэ одоо орчин үеийн загвар шилжүүлж байгаа гэж ойлгож болох юм. 20 жилийн өмнө хэд ч гар утастай хүн гэж байгаагүй шүү дээ. Гар утас хэрэглэдэггүй учраас дээлэнд карма байх шаардлагагүй байсан байхгүй юу? Одоо өнөөдөр хүн болон гар утастай учраас дээлэнд заавал нэг гар утасны карма, найдвартай карма хэрэгтэй байгаа байхгүй юу? Өөртөө хийчихэр нөгөө гар утас чинь хаягдчих гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар тэнд дотор чинь цахилгаантай карма хийж өгч шүү дээ.
Гэх мэтлэнгээр орчин үеийн хэрэглээнд бол зайлшгүй хувцас маань ч гэсэндээ нийцгэл хэрэгтэй байна л да. А нөгөө талаас бас энэ технологийн хөгжлөөнд дагаад энэ хувцас хийдэг материал маань бас хөгжөөд байгаа. Одоо би түрүүн тэр дэлгүүр дээр ярьж ирсэн тэр гадна талаасаа ус нэвтрэхгүй, салхиш нэвтрэхгүй. А тэгсэн мөртлөө дотор талаасаа биеийн чигийг бол гадагшлуулж идэг. Ийм одоо технологийн материал бол гарч чадсан л да. Манай одоо энэ адуучин өмдийг дулаалж байгаа тэр материал бол энэ Эверестэд гардаг, ууланд гардаг, өндөр ууланд гардаг хүмүүсүүд бол хамгийн хөнгөн, хамгийн дулаан хувцас өмсөх шаардлагатай болдог юм байна. Тэр нь зориулж хөгжүүлсэн одоо дулаалгын материалаар бид нар сонгож адуучин өмднийхөө дулаалгыг хийж байгаа байхгүй. Тэгээд эрт дээр үеэсээ эхлээд ер нь адуунд явж байгаа хүн нь бол хамгийн дулаан хувцас, хамгийн илчлэг хоолой идээд одоо нөгөө чонон дах гэж байдаг штэ. Хамгийн дулаан хувцас л одоо өмсөөл адуундаа явдаг тийм л байсан байгаа. Тэгээ орчин үед бол одоо тэр чонон дах мах бол байхгүй штэ. Тэ? Дах тэгтийн нэхийдэл бол бараг байхгүй болсон. Тийм учраас одоо тэрийг орлох сайн чанарын хувцас хийл гэж бодож байгаа. Тэгэхээр би өөрөө ч юм бол инженер эдийн засагч гэж сонссон. Оюутчин ч нь бол одоо мэрэгжилдээ яаж ижимсэн байх вэ? Хамгийн түрүүнд намайг бол зүгээр мэрэгжилгээд анкет энэ төр ингээд байж байгаагаар би бол бас оюутчин гэж биччихдэг. Яагаад тэгэхээр одоо инженер эдийн засаг бизнесийн удирдлага гэдэг ингэхээсээ илүү чаддаг юм маань тэр ихгүй да. Тийм учраас тэгж бичдэг. А дээр нь яг бас зүгээр ач холбогдолтой. Өнөөдөр бол ингээд манай нийгэм бол яаж юм нэхлээр илүү ингээд тийм жинхэнэ бүтээгч тэр ажлыг жинхэнэ гараа хөдөлгдөг, жинхэнэ одоо хөлсөөн гаргадаг тэр ажлыг хар ажил гэдэг одоо манай сүүлийн үеийн залуучууд айгу голох шинжтэй. А тэгээ зүгээр нэг одоо ширээний ард суудаг ч юм уу баялаг бүтээдэггүй тэр ажлыг руу хошуурах шинжтэй. Тэгээ ийм болцсон учраас би бас одоо бодлогын шин чанартай өөрийгөө оюуталчин гэж заримдаа тодорхойлдог байхгүй юу. Би суугаад одоо юм оёе гэвэл альч машин дээрээ суугаад юуг бол юуг оёно л да. Гэхдээ одоо бол нэг тийх шаардлага одоо бас дагуулчих тийм. За тэгээ өнөөдөр урилга авч манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Их газрын чулуу компани адуучин брэнд дээр амьсгалж нэг өдрийг ингэж сайхан өнгөрөөсөн маш их баярлалаа. Баялаг бүтээгчний төр энэгээр хөндлөж байна. Тэгээ өнөөдрийн зочноор одоо их газрын чулуу гэдэг одоо компани одоо үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа. Бидний одоо сайн мэдхээр бол одоо ажлын хувцсыг үйлдвэрлэдэг. Төвлийн одоо 2-3 жил адуучин гэдэг брэндээр орон нутаг одоо 21,330 суманд одоо алдартай болсон Монголын одоо мянган малчтыг дулаахан явуулах одоо мянган одоо малчтын одоо шинэ одоо тэр одоо өмсдөг дээлийг орчин үеийн хэв загварт оруулах гэх мэт олон сайхан ажлуудыг хийж яваа. Адуучин брэндийн одоо үүсгэн байгуулагч баялаг бүтээгч Баяр Жаргал маань оролцлоо. Бүгд ахуй цагаас ээждээ тусалж өөдөс материалаар хувцас ойж суран мянган төгрөгөөс бизнесээ эхлээд малчтын хайртай брэнд болтлоо хөдөлмөрлөжээ. Одоо тогтмол 28 хүнийг ажлын байраар хангаж ажлын хувцас малчтад зориулсан хувцас хэрэгсэл адуучин брэндийг үйлдвэрлэж 20 жилийн босгон дээр ирээд байна. Байгууллагын үнэт зүйл болох ажилчдынхаа үйл хөдөлмөрийг өндрөөр үнэлж тэдж сэтгэл хангалуун ажиллаж байна. Үзэгч та бүхэндээ бид их газрын чулуу компанийг танилцууллаа. Баялаг бүтээгч их орондоо сайхан амьсгал. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж их орондоо сайхан амьдарцгаая. Та бүхэн маань бас дараагийн одоо баялаг бүтээгч дугаард оролцохыг хүсэх юм бол манай баялаг бүтээгч нэвтрүүлгийн ажлын албатай доор гарч байгаа утсаар холбогдоорой. Их гадрын чулуу компани 2006 оны 9 сараас эхэлж уран үйлдвэр одоо 15 жилдээ ажиллаж байна. Хамт олонтойгоо айгүй удаан жил ажилласан болтлоо айгүй тийм ажиллаа хийхдээ айгүй амар. Би компанид ороод 12 жил ажиллаж байгаа. Ажлын хугацааны үр бүтээлээ сайн ажилласан гэдэг нас манай компани удирдлагууд биднэрт одоо амьдралын мэдээ нийгмийн хангалттай талдаа бол сайн.
Энэ урамшуулалт алдаач гэсэн мундаг. Тэгээд 3 жил ажиллаад байртаа болж байгаа баяртай байгаа. Гэт нуг компани өөрөө маш тогтвортой тий. Одоо биднийг одоо хувь хүн талаас хөгжүүлдэг амьдралын мэд дэмжих тэр талаар маш сайн учраас би энэ компанид ингээд сонгоод 15 жилийн ажиллаж байна.